Сайн уу, залуу байна. Миний YouTube-ийн дараагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Энэ удаагийн дугаарын маань зочид дуучин Намун. Тэнгисийн ирэг дээрх 24/7-гийн оролцогч. Тэгээд миний найз хөтлөгч Анхаа. Сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Өнөөдөр гурлаа гоё юм үзнэ. Хотын бүсгүй хөдөө нутагт гэдэг нэртэй контентыг гурлаа үзнэ. Би яагаад энэ дугаартаа дуучин Намунаг урьсан бэ гэхээр далайн ирэг дээр болцдог шоунд орсон хөрх охиныг хөдөө нутгийн болзоог хамтдаа сууж үзье гэж бодоод ирсэн. Та хоёр үзсэн үү нэвтрүүлгийг? Ерөөсөө үзээгүй, бүр альбаар үзээгүй. Та хоёртай хамт сууж үзмээр санагдаад. Facebook-ээр тий аюух явсан шүү. Нэлээд вайрал болсон. Тэгээ одоо яг бүтэн үзэх гэж байна. Сонирхолтой байна. Харин. За тэг эхэлцгээе хөө. За тэг эхлэе. Одоо энэ ч нь бол яг үндэсний контент гэж явж байгаа юм тий. Тий, үндэсний контент. Энэ удаагийн ямар адал явдал романтик болсон. Хатин хөрх ах. Усан зингээр. Өнөөдрийг зорж байгаа Монгол бүсгүй найдаа. Сайн байцгаана уу? Намайг Эден Цэцэг гэдэг хотын бүсгүй хөдөө нутгийн нэвтрүүлэг оролцож байна. Тэгээ одоо ингээд би тэд өглөө 8 цагийн үед хотоос гарсан. Одоо 8 цаг болж байна. Тэгээд одоо Баян онгорлууд өгсөөр л энэ 8 цаг болж байна. Чүн 12 цаг. 12 цаг явсан юм шүү. сандраа бас ингээд дотолж Йоо, тэгтээ өөл ачаар Хэцүү тий. Ер нь Зандаа гарсан бид явсаар харахгүй ч засан шүүхтэй байсан тул би Баян онгор айдын төв томчлоод өөрийн таван чигээр болцсон газар руугаа хөдөллөө. Антуул маань болцсон газраа хөдөлгөөнөртөө бидний хөтлөө. Ахны тасгаар алдаж үзээ би 8 алтын болсон ургаараа энэ удааг хотын бүсгийг маань ургалаад үлдэх нь үү дээ. шууд ингээл үдээ заад. Эден Цэцэг гэдэг за хөдөлгөө. Шууд морин дээр суугаад даваа явждаг юм шүү. Энэ залуугийн надад хамгийн гой санагсан малгайгаа ямар гой дончтой өмсдөг юм бэ? Дараа жилийн цагаан сараар тий. Йоо, ямар хөөрхөн мэднэ. Хотын бүсгүй хөдөө нутаг. энийх нь нөгөө түрүүний явж исэн үү? Энэ хоёр маань бүр таньдаг юм шиг шууд л тий. Тэр ингээл. Хоёлаа айгу нүрэмгийн хүмүүс таарсан. Нөгөө тийм ш. За. Нэрээ явчихсан. Сайн байцгаана уу? Ямар хөөрх юм бэ минь төстэй. Сайн сахалтын. Яа, гүйлээсэн хүний хүн багтаа боллоо да. За наашаа явж байхад юм бол амар бодлолтой байсан. Тэгээд хурдан залуутайгаа уулзчих юмсан. Хортой болж Ясаа тэгээ ингээд дотроо ингээд төсөөлөл ямар талаагаа бол би таалах болов яах вэ гэж амар их бодсон. Тэгсэн чинь ингээд бүр төсөөлснөөс илүү бүр амар гой байсан. Яг л одоо миний санахлын залуу байсан. Шүүх ямар цагаан юм бэ? Боор бүсгээ хараад байсан. Амар цав цав хангуугаар. Юу нахаа үзсэн. Хөөрхөн. Чингэнчсэн. юунаас нэртэй хөөрх юм. Өндрөө таатайгаа уулзчих юм. Энэ залуугийн гэхдээ нэг телевизийн цаанаас үзэж байхад хүртэл нэг тийм энерги нь хөөрх юм тий. Бас юмартай. Сайн.
Та сайхан уншиж чинь юу? Охин гэхдээ амар сандарч байгаа хаа. Энийг болон төрөлөөр төвшөө юм амуунаа цагаан авч ирээ. Зөөд. Гэхдээ байгаа юм шиг байна. Мэдээгүй. Аваа болохоор угсаа гомболт гурвын ядуучин сумын авраг малчин за манай ээж болохоор бас бат амар баяр авраг сайлчин сумын авраг сайлчин сумын авраг малчин манай ааж өөр хоёлаа би өөрөө гэрээ авраг Гэрээ авраг. би болохоор гомболт өгтагаан хүрэл би зам түрүү танилцуулсан шүү дээ 10 сарын гүцэдэрсэн аргалын галд ээж байсан арми албааж сайл отхон өгтагаан хүрэл Юу ч вэ? Хил ам нь хөгжсөн залуу ш. хүлээс хүлээлт гэх юм бол айгүй тийм нөгөө цэргийн сүүлийн нэг 3 шүн нэг айгүй хүлээжсэн яг тэр юм шиг л байсан. Тэгээд хамгийн анх та хараад харсан зүйл гэвэл нүднээс нүд нэг ингээд нэг барьж аваад бацчмаар юм шиг. Айгүй гоё харамсаа. Яг батгийн Таалагдчихжээ. Цэцэн тасаж өөрийн сүрмэж үлдсэн байна. Өдөөгийн их апарат болсон. Энэ тэгэд одоо хэр хугацаанд үргэлжилтээ? Одоо яг нь очиод өдөө очиод 2-3 муу хонд үлдээ тий. Ханж байгаа. Та хэд хэр удаан байж байлаа? бид нар чинь нийтдээ сар яг нийт нэг тооцоо юм бол би бол нэг 14 л бас. 14. Би бас нэг юм амар гоё мэдмээр санагдсан. Бүр халиад нөгөө өөр $24 яваад арцсан. Та эндээс явах очихдоо нэг онгоцонд таарч маараагүй. Өөр нислэгээр үгүй учирсан. Юу нөгөө нэг шинээр орж байгаа оролцогч нар нь бол таарсан л та хамт явсан. Одоо Тами аюун битүүр хамт явсан байхгүй. Бүр нөгөө нэг ихний хэдийг маань ингээд маск зүйлгээд хар ингээ шилмэлтэй. Тэгээд нөгөө централынхаа стаффууд нь бүгдээрээ нэг нэгээр ингэж дагуулсан хоорондоо ингээ таарсан. Тийм л ах би бас гайхаалсан. За эдгээр нэг нислэгээр явж байгаа нэг одоо мэдээж л үеийн залуучууд юм чинь тий. Нэг нислэгээр ой гэд харах байхтаа гэл дотроо айгу бодо мэдмээрээсэн юм айгу гоё оролцогчоос насаач. Одоо энэ нэвтрүүлэг дээр жишээлбэл энэ хоёр чинь бие нэгээ бас хараагүй байжгаад анх удаа уулзсан ш. Та хэд бас айгу тэнд байж байгаа залуучууд ямар залуучууд байгаа л гэдээ бас илээ догтлсон баг тий. Тийм. Ер нь л амар. Нойргүй болох байхад. Тэгээ баг таньдаг хүмүүсээс байгаа л ах та гэж утсан чи ер нь тэгтээс санснаас л баг байгаагүй шүү. Тийм үү. Тийм би ихрээтэй бол зүгээр л хай гэдэг өссөн болохоос ч тэгж амар татан биш байсан. Тийм адилхан уран бүтээлч ч гэсэн нөгөө нэг сайн таньдгүй нэг мэндийн зөрүүтэй байдаг шүү дээ тий. За. Хэм ярина. Зөө. Тэс томос. Тэгээд чөмсөд дараа би зөв мөртэй ч таа. За. Эсвэл 2 сар заяа. 2 сар тесч гэж байна. Төслөө сургуулаа. За. Чи миний хонхны баярчууд ирээд төслийн. очногт. 5 сар гэсэн тий. Яа, удахгүй. Мөрдөө ч. Таан сард очил бас л нэлээд сенсац болох байх та тий. Нэлээд сенсац болох нь. Бараг очин доо. Энэ залуу очих байхаа тий. Ирэхгүй бол гомдсон шүү дээ. Ауч. Орой утгаа 100 гараа зөвлөгөө өгдөг. Барьч. Үнээр тассаасгүй дээ. Энд одлоо боосон. Теста нэг юугүй баггүй тэ нэг санаа зовхгүй шууд ярьчих. Шинэ төл ямар хөөх юм. На. Энэ залуугийн зүтэн нэрээ. Тий. Амар мэдрэмжтэй оо. Тий. Амар хэмэр сэтэр байна. Мен байгаа чи мен нэг юм. Ишин нэг гохгүй шүү дээ. Анх хамлуулж шүү ямар хөөх юм. Ийм мөчийг бас харж байгаагүй шүү ямар гоё юм. Момент чааж гэсэн.
Чи Ингэж болцолсон. Гоё. сонирн байна. Намнаг ийм болзооны шоунд орох уу гэж санал тавил яах вэ? Зөвшөөрөх үү? Би хөдөө очиод уу? Тий. Яа. Одоо спонсон баг. Дулааханд далайн эрэг дээр халуутсан гоё уу, даарсан гоё уу? Чи аль нь өвөл туртай, зун туртай? 100 туртай. Тэгээ далайн эрэг дээр болцдог шоунд орсон юм шүү дээ. Энэ манай нутгийн бэрийн тоол авахгүй нэг ороомогтой хям гээд за дээр үедэн болохоор нэг тарвны махцах ангийнхаа махыг ингээд битүү ороогоод хийдэг байсан. Одоо бол нэг тарв хориот болсон болохоор жоох бог малын махаар Ороод гинүү энэ ямар хаалт Юу, чиний хийгээд идэг. Гүү тэр чинь жимби шүү дээ. Тийм жимби чи юм биш үү? Гүү. Аа, тэгвэл юу лээ? Дэглээ илүү, цагаан дэглээ ч үлээ. Цагаан тэглэл чинь сүүл байдаг үстэй. Би бас яг нэг Энд чинь бүр өөр юм. хөдөө тоглолтоор нөө масктай ажилладаг байхад явж хаад яг энэ хоёлыг бас яажсэн. Цагаан дэглээч л юу лээ? Шүүлс гоож. Хаан гэсэн үү? Нэг жоох төрж үзээгүй гэнэ. Бас оноо авч чадчихна. Йоо. Яна ямар өөр юм хацрын уулаа. Стейн хаалж сурвалж байгаа идэж үзмээр юм байна. Хүүтэй бол охинтой, охинтой бол хүүтэй гэж айлтгуулсан ордог. Аав чи хоёр нь явуулсан гинөө. Энэ айгу ямар хөөрхий. Болжээ штэ. Хоёр талаас аюу ач холбогдол гэж. Энэ гэсэн сургаар миний охин ингээ зориулж хийсэн маа. Ямар гоё юм бэ? Хуран дотортой дээл хийчихэж байгаа юм да. Энэ чинь нөгөө юм энэ хоёр чи яг юм хостелтэй яваад исэн шүү дээ. Оо ямар хөөрхий. Тийм. Ээж нь хийсэн Ингээ өгдөм байж шүү дээ. Ямар гоё. Нүр их хөдөлмөрлэн да. Дээлийн дээл урлан юу гэдвүлээ? Дээл урлан. Тийм дээл. Хөөх юм биш амар юу болсон бахтай. Хүү одоо манай хүн ирэх чинь өстө нэр чамтай ойрхон уу гэж ээж нь хөрх. Энэ айл гэрт чинь тэгэл бас нэг хэсэг ч гэсэн амар гоё юм аз жаргал. Хавартай залгаж марна. Ошоо тэмдэг байна шүү дээ. Гоё өдөө явмаар мэдэн шүү чинь таа. Гоё юм. Инаа Одоо 100 болоод дулаан ирж байна да. 100 гоё. сая Тэгтээ хөдөөнийхөөс түнхээр ажилтай шүү. Хар өрөөр сэрэл. Харин тийм. Урам мэд. Дөнгөж бүрсэн тараг марг идэл. Ёо гоё. Тэгээд багтаа юу явдаг байсан? Өдөө явдаг байсан. Явдаг. Зуны 3 сард тэгэл шууд өдөө. Хоёр хацар юм ягаан туяатай байхгүй юу? Тэр жоохон бахта зарим миний яг нэг 5 маавнаас за нэг 4 мөрөөнаас хүртэл цав цагаан арьстай хөхтэйсэн байгаа байхгүй. Тэгээ нэг 5 маав настад нь хөдөө явуулсан юм шиг байна. Нэг л 100 явуулсан юм шиг байна. Тэгээ тэрний улаан хацар маань ингээд тогтцсон болооч гэж би заримдаа бодоод идэв шүү. Ингээд будгийн арилгахаар юм ягаан туяатай шүү. Хацар маань. дархлаа гэсэн үг. Тэг бүр өөрсдөө ирээд ингээд долоочт юм шүү. За долоо. Долооч. Хөөр. Томасд нисэн юм яарэ. Энэ охин бол тэгэл ирээл хөдөө амьдрах юм бол бас нэх торхгүй зовлонгүй ер нь те өдөөний амьдралд бол сайхан амьдрчаар л харагдчих шүү дээ. Бас нэг бүр нэг цаанаасаа нөгөө нэг яагаад чинь хурж чаддгүй нэг юм нэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Бүр ойлголтгүй бол биш байхгүй те. Айгүй эвлэгхэн бүх юмд. Энд ихтэй амар гоё юм наа. Бас ингээд яг Монгол ах үе. Монгол ах бүр амар харуулад. Сая одоо жишээ нь
хужир дархлаа нь болдог гэдгийг би сая л мэдэж авлаа шүү. Өөр ийм долоодог молоодог юм байдаг анх удаа л харслаа гэхгүй. Олон юм ингээл нэг юм хийж дуусаад дахиад нэг юм ингээл гараад ирдэг. Амрахч заавалтахгүй ингээл байн хөдөлгөөнтэй байдаг. Тэгээд цаг агаар хувьд гэсэн өвөл ер нь бол мал маллахад бас хэцүү чанга юм шиг санагдсан. Зүгээрээ болж байна. Тий, чист мундаг байна. Энэ хөдөөчин угаасаа яг амьдралын юу чи юм болцсон гэсэн шүү дээ. Дандаа нөгөө ганц би залуучууд үлдсэн. Өдөөний айлч нөхдүүдээ бол ингээл ямар нэгэн байдлаар тэ хот очоод боловсрол эзэмшгээд ингээд явуулцдаг. Амар амгалан байгалийн зөкслөн зогслоосон Нэр чи эрдээд нэг тэгж яриад байсан шүү дээ. Ган хүрэл маань анхны болцоогоо цэвэр агаар цэнгэг устай. Биндэрийн нурт хийхээр биднийг Биндэрийн нур. Гоё харагдчих. Гоё. Чүмэр амар удаан байт юм болов уу гэсэн шүү дээ. Гүү баха. 14 баг 20 мөр. Хандаг л. Чүд бараг цухтаад явах. За хастел өмсчих. Мөн Вау. Мөн үү? Амар гоё харагдчих. Тийм биш. Амар гоё зөгч. ямар хөөрх юм бэ? Хурган дотортой. Урган татвартай ээжийн сэтгэл зүйтэй шингэсэн дээл байна. Чүүчүүд уртай тий. 20 манд тэ яг л гоё таарсан юм шүү дээ. Ханцсан манцсан бол. Хөөе хөтлөөд авсан. Оо. За. Тийм дэг алхаж шүү дээ. Одоо ийм чулуун улан дээр сурч байна. Одоо ер нь баг тасчих шүү. Тийм үү? Энэ хоёр маань нэг 2 хонцсон юм шиг байна та. Яа. Манай хүмүүс бол яаж ирхэлхээ сайн мэддэг юм байна тий. Зүр амьд юу хийл гэж шүү дээ. Солонгос драм үзэж байгаа юм шиг л. Энэ залуу айгуу гоё натуралаараа ингээд гоё болцоо айгуу гоё аваа явчих чинь тий. Энэ хоёр бол тэг камер мамраас одоо айсан Тийм өөрсөө шинж алга шүү шүү дээ. Байхгүй зүгээр гоё өөрийнхөө. Та хэд ч юм бас авах гэж байна уу? Өмсгөөд өгөөч штий. Жолооч хизээ. Жолооч ингэсэн харцсан байж ш манай хоёрыг. Нотгийнх нь нөхсөн. Өсгөд тогтломсоо үз. Ай. Ой, Хоёр гулгаж чадах уу? чадна ш. Чи чадах уу? Би худлаа үнэн чадна. Бидний үед чинь нөгөө нэг котокон дээр л өвлүүлж өнж. Байрын дунд л тий. Ток байдаг байлаа ш. Яа, тэр малгай булаахаар бүр амар лайт тий. Тийштэй нөгөө тэр үе өдөлтөн тийм байсан шүү дээ тий. Малгай булаагаал оролт моролт булааж бүр хоолоо боож алчихгаа. Жинхэнэ байгалийн коток байна да. Тийм ээ. Одоо чинь тэгээд хөдөө интернет байна уу байна одоо юу л бол юу байна. Шүрээрээ сайхан гулгахч болж байна. Юу гэдэг вэ? Яа, гэсэн. Жоо гэсэн. Тэгээд нэг За бүр тэрврээд авлаа. Зөвхөн дорн ахаал явчихж ш. Тий. Хоёрын одоо ингээ хамгийн гоё болчих чинь ямар шиг болчихсон бэ? яг өөрөө айгаад байгаа. Ай бараг мартаж дээ. Юу илээ гэж. Юу илээ. Хизээ сүл болцлоод болцсон байх шүү амьдрал. Ачиг тавтаа гэх шүү. Янда. Айгуу. Тэгээд 3 хүүхдээ араас чинь тэгээд амьдрал чинь ер нь болцооны цаг гарах нь ховор штэ. Гэтэ манай хүн яах вэ хөрхийг нэ. Юу яагаад тий. Гой болцъё л доо кино үзье л доо юу яа. Гадуур хоол идээл да мэдээл да гэлээ. Тэгэд болцоонд амар хөөрнө. Би ч одоо ганц би штэ. Хүн амьтаа болцъё гарын орё гэхээр лайтай санагдаад идэх болсон байна шүү. Тэгэхээр жоохгүй нэгтэй юу. Та өөрөө асуух хэрэгтэй.
Харин тийм л дээ. Өөр асуухгүй болохоор ч. Йоо. За тийг юм ярьчлаа ч. Одоо сур. Ингэдэг байх гэнэ. Яг ингэж хоёр билээ хангаа. Оо. Ой. Яах вэ? Хин шиг маань саяны бас нэг фэйсбүүкийн бичлэг нь үдэнд харагдаж авчлаа. Нохин маань ямар хөөрхөн юм солонгос охин шиг юм бэ те. Нэг юм аялж байгаа нь. Эйгүү. Ой юуны үсч эйгүү байдаг юм ноор үсч. Арай өөр их юм байна. Тийм ээ. Арай өөр юм. Тэгин догоон. Тэгээ аван таван ихтэй байна. Тийм шүү дээ. Аа. Чи а энэ чи Босож чадахгүй юм тий. Хүй. За давхарлаа дуунчих бай дээ. Далимдуулаад унах хэрэгтэй шүү дээ залуу. машин руу явах уу? За. Энэ одоо ямар болголт вэ? Араараа явж байгаа байхгүй. Оо залуу бол мундаг юм нөө. Ингэж арагшаагаа явж байгаа Манай цагийн хугацаа гоё штэ. Мөс нь өргөн. Гэтэ энэ шиг амар ингэж хагараагүй байхгүй. Аха. Вау. Гэтэ нуурын мөснөр би анхтаа болгож үзэж байна. Тэнцвэр оолоо юм. Тэнцвэр олцоо. Чигээр явчих. Үгүй олоогүй. Чигээр явж байгаа юм л одоо би чи. Титан нэгтчихсэн манай. Ядраад. Энэ маань уушиг баярлсан байхаа. Оо бүр. Энэ хоёр маань бүр жаргачихсан. Оо за. Боргоморгонд чиргэлцэж явж байгаа шүү. За тэгэхээр борд шөл буцлаглаа даах уу. Амар үсэж байна. Яа, өдөөний нөө дөнгөж таснаас гарсан борц бид амар гоё. Халуунаараа тий. Яа гоё. Тэгээ ер нь гал дээр болсон хоол бас л тий. Тий. Гал дээр болсон хоол ягаад ч юм өөр гоё амттай болдог тий. Тэгээс энэ нөгөө ширмэн тогоонд очир байд юм лээ. Би нөгөө мэрэгжлийн тоогооч хүнээс нөгөө ямар тоогоо гэртээ авсан зүгээр үгэл нэг зөвлөх байхгүй юу? Гэсэн чинь ширмэн тоогоон дээр хоол илүү амттай болдог. Мэдээж авах. Тэр нөгөө нэг юу төлөгддгүү хариулын тавг гэдэг байдаг шүү дээ. Тэр яг хамгийн муу юм бэл шүү дээ. Оо тийм үү? Тэр төлөгддгүү гэд тэр нөгөө хийж явахдаа нэг хими болдгол юм байл л та. Тэр нь амар муу. Ер нь бас хор тавдар эднэр үүсдэг гэсэн. Үнэртэй лаас мөкс. Чи бас тэл янз янзын юм оруулж иж өнөр танартай болгодог гэсэн шүү. Тэрийг бас сонсчихсан. Юу ч юу. Яг нөгөө канон дээр гардаг ш нөгөө онон голын югаар үсэж нөгөө юм уу гэдгийг л. Энэ гэхдээ найраа сайтай мэдрэмжтэй залуу юм аа. Байгалийн комиссийн хэлээд. Сар. Яа. Надаас анх удаа ирэхдэг хүн хоол хийж өгч. Тийм. Таалагдсан бол яа маа та. Чи юу ямар төрлийн охин сонирхолтой юм? За. Гоё асуулт. Миний тайпны охин уу. Яг тийм даруухан, гоё нүдтэй, яг л чам шиг. Одоо би ингээ хот руу буцаж байна. Тэгээ чи сүлжээгүй. Тэгээ яах вэ? Сэтгэл байвал уулан дээр гарнаа. Өдөр болгон хэлбэл уулруу гараалаа. Тэгээд би ч юм залах гэж юм шиг хэлсэн. Тэг хүлээх юм уу? Би шинэ нэг хоёр мөртөө яриад сэтгэл дээр. Тэгэл залах юм чинь финал юм биш. Өөр хийм бэ. Энэ хэсгийг би үзэл ямар хөөр. Ингэж юм. Нэг ч юм. Өөр заяаны хосууд идэх шиг л. Гоё тэгээ ингээд жоохон ингээд нэг юм ингээд таалагдахгүй болонгууд ингээд жоохон ингээд дуугаа ураач муугаад
Энэ хоёр дахь нэлээд олон байсан юм шүү хамт Тий. тий. Ингэж ийм мэдрэмж авахаар хэмжээнд байна гэдэг чинь. Би тэр цаашдаа ер нь холбоо цааш лавшрах. Энэс илүү лавшрах тэр. Лавшрах байхаа гэж. Гэтэ ер нь бүр муугаар утсан ч тэгээд заавалч бүттгүүмаа гэхэд амар гоё нэдэв. Тийм гоё үерхэл болоод дууссан ч тий. Дэлхий чадцаа гэдэг. Хөдөөний амьдрал чи айгүй хурдан тастай шүү дээ. Жохон сурах гэж жохон л удах. Тэгэл сүүл рүү тасчихсан. Би өрөндөөс эхлээд гин үү? Надаа Энэ залуугийн нөгөө нэг ярианы энэ хөөрхөн бас хүмүүсийн хайр татаад байгаа юм нөгөө нэг энэ нутгийнх нь нэг аялга гэж байдаг шүү дээ. Нутгийн тэр нь бас айгүй хөөрхөн авч яваад тах шиг байна. Жиргүй шүү дээ. Би уйлуул яхаа. Бас ингэчээл би буруу харж ингэж тааш орж ирсэн. Тэрс үрдгэл лагтаа. Жинкнээсээ тогтлоод байгаа байхгүй энэ хоёр тий. Жинкнээсээ бүр хөөрх юм яваад байгаа байхгүй. Ажилтаа залхив мó хамгийн ба өөрөө хэлчих юм шүү. Одоо нөгөө нэг энэ болцооны 2 шавны ирчүүдийн ингээд ялгааг харахад энэ маань хөөрхөөс байдгаараа л хөөрхөн яаж байж ин тий. Тэгэхэд нөгөө далайн ирэг дээр байсан залуучууд маань бас жоохон юу ийм маягийн тий. Нөгөө хотын залуучууд болохоор бас одоо манай Монголын онцлогч юм шүү дээ. Би тэгэж боддог байх шүү. Хүмүүс тэгэл аль шоунд гоё юм гоё тэгэл тэр чи өөрөө аяг утахгүй. Хоёулаа л гоё. Тий аль аль манай Монголын онцлогч нүүдэлчин амьдралтай хамтдаа ингээд хөгжиж байгаа учраас тий юмд зөгцсөн таах чадвар аль аль нь л гоё. Надад ч гэсэн. Гэхдээ ийм яг болзооны шоунууд одоо уусаа гарах нь амар зүв баха. Тий штэ. Дэлхийд аяар. Яа тэгэл одоо нөгөө нэг залуучууд айгүй орой гэр бүл зохиодог ч юм уу эсвэл одоо бүр гэр бүл зохиохоо болцсон. Тийм ганцаараа нөгөө карьер хөөж амьдрах нь одоо ихсэн. Харин тийм гэсэн. Тэгээ ер нь одоо жишээ хүмүүс нэг нэгнтэйгээ уулзаж хүнтэй уулзаж үерхэж нөхөрлөж тэг хүнийг таньж энийг ийм хүн ийм байдаг юм байна гэжээж эцсийн бүлэгт нөгөө одоо заяаныхаа ханыг олдог байлгүй дээ тий. Тэгэхээр бас нөгөө нэг үерхэж болзож найзалж нөхөрлөх бол миний өнцгөөс харахад айгүй зүйл гэж боддог шүү дээ. Тэгэхгүй бол юугүй тэгэл байж байгаа л нэг хүнтэй шууд учрна гэхээр бас мэдхгүй бас олон талаас нь харуул өөр л хальтаа. Би ч сайн мэдэхгүй л байна. Яг л амьдралыг анх удаа амьдарч үзэж байгаа. Амьдралыг бас анх удаа л ойлгоол гэл ойлгоол явж байгаа. Энгийн л нэг хүн шүү дээ. Одоо нөгөө хятадд хүртэл нэг хүүхэд гэдгээ бас бэлдсэн юм л шүү дээ. Хоёр л шүү дээ. Тийм тэр нь нэлээд олон жилийн өмнө. Ялцчихгүй байсан. Хөрөнгө оруулалт та бид нар улсынхаа. Энэ орч бүх харин тийм. Хөөх юм би. Хөөх юм аа. Бүр шууд 1-2 дугаар одоо ярьж шít. 5 хүүхэдтэй болох юм ярьж шít. Өдөө гараасаа тий. Монголынхаа өв соёлыг жоохон ч гэсэн мэдээсэй гэдэг. Тэг санагддаг шүү дээ миний хувьд л. Гэтэ бас хичээл сургуулиуд өгсөхгүй л болохгүй тийм ээ. Сэрээд өдрлээ. Төслөөдөө л гэл тий нэг юм юу өгөөд юм тий. Төлөв гисэн үү тий? Тий. Сургуулаад өсгөр чинь цэцгийн оронд ямар гоё ярзаасан шүттэй юм бэ? Ханаас өссөн ганц биелэг байна. Нуруу байна. Эндэл өндөр нуруутай шүү. Тий, өндөр нуруу байна. Энэ хацрын хонхор байна. Хацрын хонхор.
Баян ор яг Улаанбаатараас одоо хэдэн километр юм бэ? Би очиж байгаа биш. Би 21 аймгаар бүгднгэр нь явчихсан. Хэр хоолын Баян ор? Мартчихжээ. Тэр одоо нэг 15 6 онд л нөгөө тайзан дээр ажилладаг байхдаа өдөө ордогдохоор тоглолтоор ажилладаг. Маскд ажилладаг байхдаа. Одоо бас хөдөө яваачгүй бас нэлээд удчихжээ. Ваа! Тэгээд хаалт би зүгтээ даалж маруулаа. Хөрөн үзэн биз. Айгу халамжтай. Тийм, айгу халамжтай мэн тий. Яасан цаа. Энэ залуу маань хэдэн настай юм болоо? Бас нэг 20 л гарч байгаа бах тий дүү. Дөхүүл байгаа. Манай намууны гэр бүл зохиоё гэсэн төлөвлөгөө байгаа ойрын хугацаанд. Киноны шаарддаг юм. Ойрын хугацаанд байхгүй. 30-ыг бол гаргана. Харин яг залуучууд яг ийм бодлоо юм. Жагаагүй яг гэвлүүгээ. Тэ мэдгүй. Тийм тий. Амьдралыг таашгүй шүү дээ. Найз залуутай аль юм шнэ. Тэгсэн хоёр Хариулмааргүй байна гэж. Энэ асуултанд хариулмааргүй байна гэж. 30 гарчвал тэгээд шулам дулан болж байгаа юм. Юу болоод байна? Болцоонд ирж явах шиг. Яа, улаан дэлтэй залуучууд сарнаа өгөөл. Вау. Энэ гэхдээ айгүй романтик сэтгэлгээтэй залуу юм тий. Гоё ч хоолойтой. Тийм байна. Зүрхийн хэлбэр мөн үү? Мөн байна. Сумын соёлын төв өвдөж байгаа та. Жохон бахтаа арцсандаа ингээд лама асаалгаж үзчихсэн үү? Үгүй. Би бас үзэж аваа. Гэтэ тэгдэг байсан гэсэн. Сорог сонсоход гэж. Сорог сонсох нэ. Тобогт өгөөснээр. Гоё юм бэ. Тийм. Энэ залуу өстө нэрээ нөгөө алган дээр бөмбөрүүлж ханилахаар залуу байна да тий. Суучаасаа нэрээ фэйсбүүкээр явуулсан энэ хоёр маань суучаасаа гэдсэн. Суучаасаа. Wine. Сарна. Гөр хин. Манай хоёр маань хар цагаан хоёр тий гоё наа. Гоё энэ тий сэтгэл гоё догтлуулж чадчихээн. Гэл санаалтмаар санагдчихлаа. Гангалцсан биш дээ. Сайн хүмүүстэй. Өнөр айгу өндөр залуу шүү дээ. Яг ийм сумын төвийн нөө ийм бүжгийн клуб биднээс тийшээ орж үзмээр байдаг шүү дээ. Тийм. Гоё шүү дээ. Нэр орж үзгийсэн. Яг тэгтээ 5 дахь хасаа мөсөнд яг л бүр хотын баар шиг байд юм л шүү дээ. Одоо нөгөө за сумын төв биш маа гэхэд нөгөө хотод эн тэнд нэг юм клубүүд байдаг шүү дээ. Яг хөө тэгтээ нөгөө өндөр наснууд бас ордог юм шиг байгаа. Яа, сая харсан уу? Ийм урт аавынхаа юу? Урт сая хүмссэн. Чи ингээ тангийн их сонсож байгаа дуртай дуу чи ер нь ямар дуу юм бэ гэсэн чи ингээд би ойр ингээд чамааг тойрон эргэлтэн гэдэг дууг ихтэй амар их сонсож байгаа гэд хэлчихсэн аахгүй юу. Тэгсэн чи яг тэр дууга надад зориулсан байдаг. Надад зориулаад ингээд тэрийг ингээ олон өдөр. Энэ охин гэхдээ ямар хөөрхийн зохиолын нийтийн дуу сонсож штэ тий. Үгүй тэр залуун тэгсэн гэж байна. Тийм үү. Ийм дуу сонсож байгаа гэдэг тэрийгээ дуулж гисэн гэж байгаа байхгүй. Би дуулж байгаа юм хараад юм байна. Бүр илүү ингээд татагдаа. Нөө ямар бүх юм бэ гэдгийг хайж авсан. Хайж урсан гэдэг. Хотын залуу хөдөөн нутгад гэж нэвтрүүлэг хийхгүй баг та. Яа тэгвэл бүр тэгвэл болох хаатай нөгөө эмгтэйгээсээ. Долоон юм чирэгдээд бүр. Тэгтээ одоо ингэж гарч байгаа юм чи бас тийм вершн тийм гарч магадгүй юм байна. Харшаа сүлэл. Минь зарах уу тийм. Шаргалжууд. Баян онгортой тийм. Би орон шүү. Хөөхөн тэгэл эндээ хоол ундын зөвөөлгүй. Тэг алхаатай залуу байна. Саа чимстэй.
Яс хоол хийх юм. Эмэгтэй нь хаал хийж өгөх гэж. Цай яах вэ? Болсон эднээс бүүзэл болохгүй үнтэй бөөч гэдэг шүү дээ. Мөрт талбал. Талгаа алдна гэдэг лөө. Таарсан уу? Дулаан бол 1000 лаа гэт. За сонссон гэж. За. Тэгээд тэгсэн чинь нэг тийм нэг хоёр хожим явж байгаа. Нэг тийм 1000 лан алттай. Нөгөөт нь жоохон ядуу хожим. Тэгээд ядуу хожим майхантай хонсон гинэ. Тэгсэн чинь нэг баян хожим алтан харамлангуудаа гадаа хоноод тэгсэн чинь хөлдөж өгчээд тэгсэн чинь нөгөө нэг хожим болохоор дулаан бол 1000 лаа гэд 1000 лан алтыг аваа авчижсэн гэсэн. Зохиодсон би өөрөө зохиодсон. Зохиодсон үү? Үгүй жоохон зохиодсон. Нотгийнхний амар шууд утгаараа байсан юм уу гэж. Ингээд Тийм үн сонсохоор хөөрхөн санагдсан шүү дээ. Хэрвээ хойлоо энэ нэвтрүүлэг дуусаад нийлвэл цуг нэг газар л яваад хөвсгөл явж гисэн. Ямар хөөрхөн юм бэ? Хөвсгөл явж үзье заа юу. Ингээд хараад байгалийн тогтсон өөр. Энэ залуу бол нийлэхэд бэлэн л байгаа юм байна тий. Нэвтрүүлэг дуусаад хоёлоо нийлүүлгээд тэгж шít. Ингээ охин ч гэсэн бас дуртай л байгаа. Тий, охин дуртай ах шүү лээ. Би удахгүй төгслөө штэ л гэдгийгсэн тий. тийм шүү дээ. Эмэгтэй хүн ч бас тий шууд хэлэхгүй шүү дээ. Айгуу тойр утгаар хэлдэг шүү дээ. Гол юм нь охин л тэгээд Хараа юм. залуус гарах бах та тий. Хөдөө амьдрал. Тий, тий. Залуу хот руу ирүүл шалбардаггүй юм болчих. Тий. Гой нөө хөдөө нутгийн одоо малчид бас цөөрөөд байгаа шүү дээ. Тэрийгээ гой 3 үеийн адуучин гэдэг жийсэн шүү дээ. Энэ залуу аав тий. Тэгэхээр энийг бол хадгалж авах. Зэн харж гэнэ нэг тийм ингээд явна гэж байхад нэг тийм явханд өгцөн нэг тийм юм мэдрэмж байгаа үз бүр мэдрэгдээд байгаа үз. Тус гадаа даа гэсэн тий. Ойрол зүний нөө. Хөөх юм би чи аягалчих цуг гэдэг гинэ. Энэ залуу тэгтэйс тэ нэрээ. Чи надад намайг явахаас өмнө болзон дээр үлдээч яваа өдөр бичих мичиг бас сар өдөр өдөртэй нэ. Бас хүлээгээд байх хэцүү ш тань дээрээ. За одоо тань дээр намайг хизээ дуудахлаа. Ямар нэг юм хэлэх юм. Би ажид найрмас хийгээгүй. Нандаа маань хотод ирэнгүүтээ чи яа над руу залахгүй байгаа гэж мгээ хэлсэн л хата тэ нэг тийм момент болсон л. Тэр нэвтрүүлэгт сүлд ороод ярьслаа өгж байхдаа хэнлүүгээ залгсан шүү дээ. Нөгөөт нь уулан дээр байна яасан гинэ. Тийм үү. Яг зэрэгтэй явсан эрэхтэй өмсөг би ер нь айгу ундаг гэж боддог шүү дээ. Арай нэг өөр идэм аа. Ер нь нөгөө чи юм сууж байгаа тий. Суун. Тийм ер нь би бас нэг юм айгу одоо ингээл анзаараад байгаа шүү. Хүнд нөгөө нэг тий одоо зэрэгт явах юм бол ядаж хүнээс үг даад сонсон төвчээртэй сууд сурна гэдэг чинь хамгийн том боловсрал юм шиг харагдаад идэв шүү. Төвчээр сууд сурна. Амар гоё найзуудтай болсон. Яг тий. Нүдэнд байг бүгсээ чамайг тогтсон байна. Надад гэсэн байхгүй наа. Гэтэ надаа энэ залуугийн нүд айгу том юм шиг харагдаад байгаа шүү дээ. Ер нь царайлаг залуу байна. Тийм урт ийм тий. Энэ залуу бол хотод ирээд нэг жил болоход бол маск тавиал цагаарахад бол амар царайлаг залуу болно. Юу сайтай тий. Зүгээр л нар салхинд л түлэгдсэн арьс харагдаад байгаа болохоос
Би ер нь ингээ ган хүлийн хажууд ингээ байх юм бол намайг ер нь амар сайн ойлгож, эрхлүүлж, халамжлаад ердөөсөө ингээ уйдах зав өгөхгүй тий. Тийм байлгаж чадах байх гэж бодож байна. Ойлгоцсон л энэ тий. Болчдөг. Энэ хоёр гэхдээ нэлийн хугацааг хамт өнгөрөөс надтай яхаараа зөөлхөн болчдөг гэд тэгээд байгаа байхгүй тий. Тэгээ уурлахаараа дуугаа ураадаг мураадаг юм мэдэрсэн байна гэдэг чинь энэ чинь тий. Тий. Зөв хэдэн өдөр юм юу хийгээд яваагүй юм чинь бас хөөрхөн хуцаа өгсөн байгаа байхгүй. Вау л та энэ хааны бөөрөлж үтгсэн. Шаргалжууд. Бөөрөлж үтгээгүй юм. Үгүй. Шаргалж үтгсэн үү? Тий. Ян гоё юм тий. Одоо хасахгүй шүү дээ яг бүр. Би одоо энэ чиг хасах хэмтэй бас таатаа. Шинжлэх ухааны тэгээд миний би ч усан дуудаад байдаг. Ямар гоё юм бэ тий. Зөөлрөөд ирдэг тий. Гоё аршаа маршин сувлал тавьмаар санагдчихлээ. Баярын тийм ээ. Бөөрний аршаа гэж шүү. Ой. Гэхдээ айгүй амар юу мэдээж байсан юм гадаад хүүхдүүд тийм элийн амар таасан гэсэн доор юм халуун. Ингээд уулзраа хэвтэй. Юу тасархай юм биш үү? Тийм. Одоо энэ л чи явмаар юм байна да. Харин тийм байна. Үйл явал гоё юм байна. Тий. Үйл жишээ нэг 10-11 сард цас яг гоё шин цас орцсон үеэр ч юм. Манай намны хэр хөдөө явдаг лээ. Наад нар тэгтээ ажиллаар л явдаг юм даа. Ерөөсөө юм үзэж одоо нөгөө амжидгүй шүү дээ. Дуулал дараагийнх нь. Тийм нэрээ. Тийм ажиллаар явахаар. Энэ зам бол жоохон юм үзэж ямаар газар үз. Тийм гоё. Завхан гоё. Баруун аймагуд бас гоё. Увсын бас байгаль тасархай. Тийм ус байгаль тасархай. Бас романтик ээ гоё наа. Тийм гоё энэ хоёр ч юмар. Айр гоох хэрэгтэй шүү. Яа айр гоох. Яа ингэ шууд айр гэсэн чинь би одоо хэлэхгүй буруу чи хараа шүлсээ ингээл байж байгаа шүү дээ. Ерөөсөө хөдөө явмаар л тийм мэдрэмж өгч шүү дээ. Тийм гоё юм. Одоо цагаан болчих. Намайг тоохоо. Тааштэй таа. Тийм үү? Жис нэг. Тэр нэрс. Тэр цагаан болгодыг ярьсан байсан тэр үг шиг юм. Өөр хинжээ. Болчихно. Хаан бас хамархан. Миний дэ санаа зовлтгүй. Бүх төрлийн ярьсан байсан. Охин нь нөгөө бор арьстай залуу дуртай гэдэг чинь. Тэгсэн чинь сая тэгж асуусан чи цагаан болчвол чи намайг тоох юм уу гэдэг. Чи гэхдээ зүгээр хахаж нойр өгч цастай үл байх шүү дээ. Хасан тусан газраас Гоё газар өнөө. Тийм байна. би хүлээлтээс ямар зал байсан бэ? Хүлээлтээс үү? Аа. Зөндөө илүү байсан. Зөндөө илүү байсан. Амар сэтгэлтэй. Миний гаргасан билүүд ер нь таалагдсанаас сюрприз. Амар таалагдчихтэй. Би бүр анх удаа эрэхтэй хүмүүс тийм бэлэг, тийм спрайт юмтай л авчихсан. Амар бодлсон, амар баярлсан. Ингээд Харвсан сүмэт байсан бол хачин жаргалтай л байсан л гэсэн үг тийм тий. байна. Хөөх хэмбэ хэлсээрсэндээ байгаа л үдээ л гэдэг аахгүй. Чиний хүлээлт ямар байсан? Хүлээлтөө. Хүлээх нь жоохон хэцүү байсан л бусдаар бол хавил байсан шүү дээ. Өмнө ингэж охинтой ингэж болцож чиний тэр ингэж явж үзээгүй. Тэгээд яг хаа. Хараад байдаг чадлаараа л хичээгээл нэг болцоо гайг болгоч. Тэгж ингэсгээ явсан гэсэн. Тэгээ хүлээлтээс илүү байсан. Намайг ямар охин ирнэ гэж төсөөлчихсэн.
Ямар ч өндөр олон мэдчихсэн тий. Өндрийг нь бол яг хөө мэдчихсэн нэвтрүүлгийн зөвхөн санаас хэлж өгсөн. Тэгээд үлдсэн нь ерөөс харахгүй ингээд төсөөлөл өгсөн. Ямар охин ирээсэй гэж тэгвэл бодчихсон. Тэгэж харилж штэ. Тиймэрхүүгээд арай өөр төсөөлөл хийж болохгүй штэ. Харьс нэгт тарамлна гэдэг нь л болоод шиг нэг их явуулмаар санагддаг юм байна. За явуулмааргүй байна л. Дурлжтэй. Санах хахаа гэл дандаа ингээд би ингээд чамаг одоо ингээд санах хахаа. Нөгөө болдог бол нөгөө богтолж аваад үлдчихмээр юм гэл. Үлдэмээр нэг жингэл цаг хугацааны зогсооч юм гэсэн. Яа нэг гоё. Би бүр ингээд нэсээ огшоод явчихлаа. Энэ охины өмнөөс ингээд огшоод нулимс зилгнээд байна. Яа. Энэ сүүлийн дугаар биш үстэй тий. Биш. Дараагийнхаа дугаарыг телевиз бичээд явж байгаа гэдэг. Ядаргаа тайлагдчихж байгаа да хоёр юм нэ. Би Тэнгисийн ирэг дээр 24 долоо үзэл яг тэр үед би бас дунд хүүгээ гаргацсан. Тэгээд саяных дээр бас манай баг хүүхд төрсөн. Нэлээл нөгөө нэг жин өндөр байсан. Хуучин жин дээр биш. Тэр шоу гарах болгоод л би нэг өндөр жинтэй турхинсан гэж нөгөө бикинитэй охтуудыг хараад гоё маа. Би халуун байсан ч гэсэн ингээд чамтаа ингээд ялгаа үтгэл би ч гэсэн фитнест явах байсан гэл тэгэл хизэж яваагүй л байж жишээ. Тий. Хүүхд төрөл жахад явтыг. Хүнддэг шалтгаан гэж өөрөөсөө хотын бүсгийн бүдөөд үлдэх хэсгийг тэдний шин зүрхэл шийднэ. Үзэгчдийн маань ерөөл хүсэл биелэгч юм билүү? Биелээсээ. Нэрээ нийлжээсээ ямар хөөрх юм бэ? Йоо баг тэгэх юм бол ингээ Монгол улс даяараа дэмжих нь шүү дээ. Харин тий. Энэ хоёр нийлчих юм бол би гэрт нь очсон нэг дугаар бичсэн сууж байгаа. Надаараа. Надад дахиад нэг зориулсан юм гоётууд бол нөгөө нэг миний нэг дуртай дуу идэг байхгүй юу? Ямар? Нөгөө нэг Адар сүрэнгийн Чандмаа Эрдэнэ гээд. Чандмаа Эрдэнэ гоё шүү дээ. Энэ дууг нөгөө нэг сүлд нэг тэмцээнд орсон залуу орчин үеийн болгоод үлдсэн байсан шүү. Сонсноо. Тэр айгуу. Итрээ юу? Тий, итрээ. Залуу тэгээд өмнө ингэж юусоо болцсон дээр үзээгүй гэсэн тий. Анх удаа гэхэд туршлагатай юм шиг харагдчихжээ. Тэгээ өөрөө төрөндөгч би хамаг чадлаараа л хичээж ийн гэхэд амар хөөрхөн. Хичээж байгаа амар хөөрхөн байна тий. Ингээл. Надаа нөө. Амар хөөрхөн. Гой мэдрэмж авч байна тий. Амар хөөрхөн юм уу? Шкойлаа. Орон цацаад зүтгэхгүй. Шкойлаа. Ямар хөөрхөн юм бэ? Чамбар хоёрлаа. Чамд бүр их баярлалаа хтэй. Яа. ганцаар үтчих. Диско гахгүй ямар өөр.
Бороо харсан уу задлж байна л. Юу юм бол харин бүр ингэж хараад шүү дээ. Эмэгтэй хүнээс хамгийн анхны удаа. Амар сэтгэл өндрөө. Ирэх өмнө нөлөөс хэр баргийн гардуу гэдэг юм аа. Маргааш харцгүй дээ яана авцарч. Дүгдөө За энийг Монгол. үнэртэй ус. Оо. Нэгэд үссэн. Төрөөч. Ааха. Дотор нөөрийнхөө зургийг хийсэн байл яах вэ? Бараг тэгсэн байгаа юм шүү дээ. Арайгүй юу? Хөө ахаа. Байсан гэж. Тэгээд нэг фэйсбүүкээр чатаар видеокалаар харах боломж авахгүй царайгаа хараад тэгээд за яг хуцаар ярих үл шүлжээ бол байгаа. Тэгээд хуцаар яриад тэгээд зургийг бас хараад зэж болсон гоё. Тийм ямар хөөх юм. Билг бол айгүй их таалагдсан. Одоо энэ чинь байна уу? Баг. Оо. Цэцний харт ийцэн. Тийм ямар хөөх юм. Бид хоёр танилцсанаас хойш ерөнхийдөө хамтдаа өнгөрөөсөн дурсамж бол үнэхээр амар үн цэнтэй. Тэгээд одоо мартагдчихгүй ингээд өмнө өрдөөсөө хийж үзэж байгаагүй зүйлсээ ингээ хамт дандаа хийсэн. Ган хүлийн нүднээс би ингээд Нус нулимстай хутгалтчихсан. Гэхдээ үнэхээр өгшөөд тийм байна. Амар огшиж байна. 2 сая огшсон биз дээ. Би бүр ганцаараа уйлан хоолцсон юм болов уу гэж сая ичлээ шүү дээ. Хайрлаж байгаа тийм хаснаас нь бүр ингээ бүр амар Үзэхэд хүртэл мэдэгдэж байгаа байхгүй тий. Үзэж байгаа бид нэр хүртэл мэдэгдэж байна нандаа. Энэс илүү үнэ харц гэдэг чинь тий. Нандаа Facebook руу, Instagram руу мессеж чт юм уу? Нийлжгээ миний дөө. Манай ган хүрэлт өглөөж байгаа чамаг гэдэг. Ингээс салахгүй. Тэгнэ. Би энэ бүр хүртэлч хөргсөл яцны хаалтал тийчгүй. Би төрөвч нэг ашиглаж чаддаг байхгүй. Гэхдээ маш их баярлалаа. Хөрх пиас. Чимээ сайзыг мэдэж авсан уу? хамгийн том хэрдмэр юм шүү дээ. Цамц юм уу? Тийм байна. Тэгээ юу байна Гоё шүү хүндэтлэг. Тийм тий. Өөрөө тэрэндээ амар кайф авч тэрэндээ өөрөө айгу хөөрж баярлдаг. Хүнийг баярлуулахаар тий. Ингээд дуусчих юм уу? Ингээл дуусчих юм. Энэ хоёроор дугаар 2 хийвэлтэй. Яаж байгаа бол манай хоёр гээд. Тийм хөөрхөн залуугаа дтэй. Энэ хоёр тэгтээ хоорондоо айгүй адилхан юм байна. Та хоёр тгий санагдчихэв нөө. Царай мөрөж байгаа төстэй шүү. Нүд мүдэн. Стой гоё нэвтрүүлэг. Үнэхээр гоё байлаа. Гоё нөө. Тэгээ нийт хийцтэй бас яг ийм цаг үед айгүй цаг үеэ мэдэрч чинь олон талын ач холбогдолтой байгаа байхгүй тийм хөдөө амьдарч байгаа энэ ганц бие залуучуудын асуудлыг хөндөж гин дээрэс нь хөдөөний одоо амьдрал мэдэхгүй бороо мартаж байгаа манусаас доошоо үеийнхэнд энэ өдөөний амьдралыг харуулж байна. Тийм гоё ахуй амьдрал харагдаад. Тэр нэг хүмүүсийн хамгийн гол нэг юм мартагдсан нандин юм мэдрэмж одоо шивлийн хөдөө байгаа залуу интернет орох боломжгүй олон хүнтэй уулзаагүй те одоо шивл эмхтэй хүнтэй анх удаага болцоо хийж байгаа ч юм уу энэ мэдрэмж бид нар ч нь бол яг хөтэ ингээл уулзсан бичин те дейтлэн сална гэл ингээл маш их экспириенс туршлагатай болцсон байж байгаа те тэр чинь нэгээрээ л ингээд санаас ууссан те ингээл нөгөө үндсэн нөгөө нэг юмнасаа бид нар ингээд одоо холдсон байж штэ тэгэхэд энд бол өстэй нэг юм хүний нэг юм гоё нандин чанарууд хүү юу илээ нөгөө дурлна гэдэг чинь энэ үлээ те амар үнцэнтэй үнэн сэтгэлтэй тэр бүх юмыг амар гоё мэдрлээ маш баярлалаа стой гоё хөөрхөн шоуцчлээ те гурлаа явж дурлангар болоод нэг гоё ингээд бүр ялцчгүй санаа зовж байна яаж байгаа манай яасан маа би бүр одоо бүр юу ямар вэ би бас нэг зарын чанартай юм хэлчихв манай нөгөө миний хамгийн анхны дугаар дээр миний нөгөө найз олдог нөгөө жавхаа гэд нэг кинонд хамт тоглосон охин маань одоо л олдоогүй.
Тэрийгээ л олж авмаар байна. Тэгээ чи юу бичлэгийн доор Facebook-ийн нэг үлдээсэн мөн шүү шүү. Тийм үү? Тийм. Чи сайн комментуудаа хараарай. Тэн дээр байсан шүү. Тийм үү? Би ч харсан байх гэж боддсон. Тийм үү? Тэгвэл харж мессеж бичнэ. Бичнэ. За их гоё байлаа. Гоё. Сайхан. Намуунууд ямар санагдсан? Амар хөөрхөн байлаа. Ялцгүй үнэхээр хөөрхөн байлаа. Яаж байгаа бол болцмаар санагдчихэж байна. Одоо 5 сард хоолой ирдэг очих үед л. Тэгвэл гурлаа эсдэг байсан. Яаж байгаа бол гэдэг. Залуу маань ирээд тэгэл төлөвтэй ирнэ гэдэг байгаа шүү дээ. Бүр үнэхээр бүр тэр энэ хоёрт бүр санаа зовмор санагдчихээн. Яаж байгаа л доо гэдэг. Охин нь аль сурвал юм бэ? Шигээ утдаг. Хонхны яраар нь очиж юм шүү. Стогой байлаа. Амар стокертэй. Тийм. Стогой. Тэгээ гоё л лээ. За баярлалаа хоёртоо. Гоё байлаа. Гоё өстө явж байгаа. Аюу хөөрхөн нэвтрүүлэг хамтдаа суугаад үзчихлээ. Баярлалаа та нартай ч гэсэн. Тэгээ дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Бай бай.